Ингээд чиний бүтээлүүд ингээд миний үзэжсэн 10 жилийн өмнө, бараг 15 жилийн өмнө гэж ярих юм шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Би ч хоёлаа чинь юу л тоош тогтохгүй тий. Тий. 2008 оны үед л ер нь бол нээлтэл явжсэн л тий. Тэгээ чиний бүтээл чинь ер нь бол нэлээ өөрчлөгдсөн л байна л да. Тий өөрчлөгдсөн гэж бодож шүү дээ. Тэр үед чинь голцоо өөрийгөө зурдаг байсан шүү дээ. Хөргөө. Яагаад нэр хөрөг зогтдаг гэсэн? Одоо мэдгүй өөрхий тэр үед чинь айгүй сүртэй. Тэр үед чинь одоо арай нас залууч байж, жоохон ч байж. Айхтар философик юм бодож хийдэг гэсэн. Айгүй нөгөө хүн өөрийгөө таних ястаа мастаа гэдэг гэсэртэй ярьдаг ус тэр үед чинь. Яг танд юм уу ер нь? Худлаах тий. Ер нь худлаах. Гэхдээ би яг ч бас нэг уран бүтээлчнүүдээр харахгүй л байна л да. Уран бүтээлчд ер нь таних болов уу? Миний бодлоо хэцүү санагддаг шүү дээ. Янз юм дахиж шинээр гарч ирээд байгаа юм шиг. За манайх чинь болохоор голцооныг ангааж барьсан. Тэгээд эсвэл нэг нүдэн жижиг том ч юм уу. Тийм жоохон нэлээ сааралдуу зураг зурдаг гэсэн. Одоо хамгийн тэндээс одоо ганц үлдсэн зураг бол энд одоо байж л юм босоо. Цааш харуулж тавьчихсан. Харж болох уу? Тэг. Энийг санаж юм шиг. Санаж. Анч. Ганц үлдсэн юм шүү дээ. Иймэрхүү маягаар л өөрийгөө зурдаг гэсэн шүү дээ. Яг удаан баг харандаагаар зурсан шахав ажиллах. Тэнийг тойл хооронд нь нуглаад хуваагаад гээд далилаад харахаар нэг өөрийгөө нэг яаж харагдах нь тэрүүгээр төсөөлөө зурсан хэрэг нэг. Чи одоо бүр 2009 оны ажил байна шүү дээ. Энэ чиний бүтээлд энэ үс яагаад ороод ирв? Чи өөрөө үсгүй болохоор юм өсөн дуртай болчихоо. Би ч айгүй их судалгаа хийсэн юм аа. За хоёрдан байхад л. Айгүй их судалгаа хийж байгаа л. Эхлээд чинь хүүхдийн Google-ийн тийм мүсээр дээр Барбины үсээр. Тий. За тийм хийж үзэл танаа нэг туршилтын юм хийж байгаа шүү дээ. Тэгэд анх чам нөгөө Tiger Translate гэж болж шүү дээ. За тий. 2008 онд л. Тэнд чинь анхны тийм өстэй бүтээлөө тэр бүтээл маань авч ирсэн байхгүй. Тэр чинь Лондон руу. Энэ хэмэл үс энэ ер нь надад байхгүй надад аз авчрах юм байна гэж дөө. Тэрийг нөгөө туршилтаасаа гаргаад тэгээд тэр хүүхдийн тоглоомны үс тэгэнгүүтээ хажуугаар нь тэрийг хийж явахдаа над нэг жоох хатууны сүл байсан юм. Хийж өгсөн юм. Тэрийг ингээ оруулсан чинь ер нь нэг ашиглах материал юм ч гэсэн айгуу тийм биетэй тэгээд гол нь айгуу гоё өнгөтэй байгалийн өнгөтэй. Хатууны сүлжтэй супер байгалийн өнгөтэй шүү. Гэл бор хар улаан гэлтэй. Тэгээд айгуу биетэй. Тэгээ ашиглахад айгуу тохиромжтой санагдсан байна. Ер нь тийм үс мүсээр зурж исэн бүтээлд ашиглаж исэн тохиолдлууд ер нь хэр их байд юм бэ? Ер нь өөр хүмүүс гэдэг ч юм чи тэрийг сонирхож үзсэн үү? За сонирхож нэг их үзэж байгаа баг. Яг нэг баг зэрэг судлаад үзэхэд бол надад олдог байгаагүй. Яг нэг ямар маягаар ч гэдэг нэг зүгээр чимхлүүр ажиллаар мөнийг тэгж ашигласан бүтээлүүд байсан. Тэгээ голцоо нөгөө морин хуур тэгэл нөгөө эсвэл цагаан туг тэргээл туг мөгөд ашиглах юм л шүү. Бэлэгдлийн чанараар тийм. Тэр тугийг чи хийх чинь бас хитэн айлын юм уунаас сорчилж авч магадгүй гэдэг нэг юм сонь төг сонсчихсон. Тийм дуулсан. Тэ. Цагааны нь болохоор яг ингэж яаж мас сорчилж байгаад авч магадгүй. Тэгээд чинь бэлэгдлийн хувьд адууны сүүлгээд бодоод үзэхэр тийм. Айхтар нэрхтэй. Амьд адуу. Бүр машин нэрхтэй. Би энэ нөгөө баримлаа хийж хахад бол яг тэр нэр бүрст айхтар мэдэрсэн байхгүй. Баримл дээр чи адууны ус ашигласан. Битүү шүү дээ. Битүү
Битүү адын үсэр. Тэн дээр чинь яг зогсол яг нэг сар бүтэн. Нэг сар бүтэн ажиллаж байсан байхгүй юу? Өмнө зүгээр барьж тавиал. Яг тэгээ яг сүүлийн нөгөө хугацаа төхөөд тэгээ яг нэг сар яг бүтэн ажиллаж. Өөрийгөө ингээд дайчлаад хувцалсан чинь яг тэр тэгээд нөгөө бүр сүулдэ хий юм харагддээ юм. Аа. Чи яг нэг юм аа ингээд бүр яг тасралтгүй ингээд ашиглаад нөгөө нойр хоолгүй тий. Заримдаа нэг хэдхэн цаг унтаж бодолбосоо шууд ирээ. Тэгэхээр ингээд яг ганцх юм ингээд удаан оролдоод дараа нь зөвхөн тэр л харагддаг. Амар. Нөгөө нэг Candy Crush тоглож байгаа унгаагаал тэр Candy Crush нь унаад идэг шиг үү? Нөгөө хүмүүс чинь нөгөө хийм харч одоо нөгөө хүүхдүүд энэ тоглож байгаа л янз бүрийн тааз маазан дээр ингээд юм харагдаад. Дүрс нь харагдана, нөгөө тоглоом нь харагдаад. Аа. Яг сүултыг дуусаал миний бүтээл дуусаал тэгэл яг гэртээ очиж амрыг даа гэл замдаа явсан чи ингээл харсан юм болгоноос өөдөөс ингээл үс сарцалцаал. Бүр амар мэдрэгс бодит. Аа. Тэгэл гэртээ очиод 0 доор бицгал гар мараа харсан чи өөдөөс ингээл үс сарцалцаал. Яг бодит. Тэгээ би бүр ингээд нүдэндээ итгэхгүй ингэж барьж авах гэдэг ингэж үзсэн шин. Хөл рүүгээ харсан чи ингэж юм даа. Нэг удаагүй үстэй арай. Удаагүй тэгээд нэг 2 өдөр бүтэн сайхан амарсан. Тэгээд нэг тайг болсон. Ер нь жоох ажлын ачаал нэмэгдээд тэгээд нэг юм уран сэтгэмч чинь чамаа ингээд хөглөөд аваа гэсэн л байл та. Тэгээд яг хаа галзуу солиотой гэж асуух гэснээр би чав явуулах гэснээр боллоо шүү. Ингээд ийм байна л да. Ингээд уран бүтээлчд дэлхийд гарна, олон нийт таниулна тэ. Ийм ажил хийхийн тулд цаг хугацаа хэрэгтэй юу? Эсвэл час хийсэн бүтээл хэрэгтэй юу? Өстой мэдээж ихэнд бол цаг хугацаа л хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөхгүйгээр шууд час хийсэн бүтээл хийнэ гэж байхгүй шүү дээ, тий. Айгүй олон оролдлогоос тэр чинь айтах юм гарна. Тэгэхээр цаг хугацаа явж байна. Одоо тэгээд нөө залуу хүмүүс оюутнууд ч юм ингээд барддээ ч тийм гоё зураг зурчлаа гэл. Яг харахад гоё ч гэсэн нөө нэг юм бидний бас нэг юм хүмүүжил байгаад гэх шиг л чи болоогүй гэл дараад идэг ч юм уу. Эсвэл маш мяам хийчээ нөгөөтгөнд бардаал гэдэг ч юм уу тийм. Энд дэр юу гэж хэлэх вэ? Яг оюутан байхдаа тэгжсэн байхгүй. За. Гэхдээ тэр бол зүгээр санагдтыг надад. Тэгвэл бардаад тэрэндээ тэгээд зогсчих биш. Бардсан сэтгэлээр ингээд дахиад хийх ёстой санагдсан надад. Оюутан байхад зөндөл хийж бардаа гэсэн гачиг хэлчихэл дээ. Амар госчлаа да. Тийм зөндөл дэлхийд байхгүй гэл. Өөсөө дэлхийд байхгүй. Тэгээд сайн оролдлого хийх хэрэгтэй байх л та тийм. Оролдлого тийм. Тэгээ сайн туршил ч гэдэг юм уу тэгээд бас нөгөө мэрэгжил болгоны онцлог гэдэг шиг. Зураач хүн чинь тэгээд юмыг нэг ондоогоор хараад байт юм шиг л шүү дээ. Мэрэгжлийн онцлогоор. Яг нийт дунд ингээд ажил гэхээр бас жоохон болохгүй байгаад идэх те. Нэг юм ивлэхгүй идэх ч юм уу. Тийм. Ер нь чи түрүү хэллээ шүү дээ гадаад байж аваад ирсэн. Ер нь энгийн ажил ер нь хийхэд ер нь уран бүтээлч хүн ер нь яг ямар хөө байдалд орж байна. Юу мэдэрч байна ер нь. Ер нь болмоор юм шиг байна уу? За болооч те. Одоо би төмс шараа зогсож байгаа юм уу да гэл өөрийгөө айсал голж байна уу? Гүү. Адлаа гой санагдсан. Янзаа. Тийм би чинь тэмтэлчээ. Айлд. Нөгөө хувц муцын дүүдэл хувц муцын угаагаал нөгөө юу нөгөө угаалгын машинд хийж гаргаж ирээл хатаагаал эндүүдэл тэгэл бүгднээс жиг битл хийх гээл. Гэхдээ яг нэг цөөхөн цагтаа өдөрт бол тийм ажил нэтэр хийгээл явчихсан. Олцны гэдэг шиг тийм. Тэгээд тийм чи гадаад чинь тэгээд үгүй бол тэгээд тийм шин штэ. Олуулаа хийж байгаа юм чухал. Тэгэл цагийн ажил хийжсэн. Цэцэрлэгч хийжсэн. Цэцэрлэгч нөгөө талбай юу? Одоо нөгөө айлуудын хувь айлуудын хауснуудынх нь эргэн тойрны модцуудын засаар айгуугаа хэлбэрт оруулаад хайжгаар дээд урч нэг өөрийн юм оруулсан уу? Айгуу гой хэлбэрт оруулж байгаа. Тэр чинь тэгээ миний мэрэгжлийн онцлог очиж байгаа. Хөргөн гартаа жоох юм даа тий.
Өөрхий дугуй зөв юм болгоо. Тэд нэр тэг яг юу гэх юм гоё харагдаж байна л гэх юм. Өө шүү дээ nice. Яг би нэг хэр өөртөө ингэж юу яадаг олоо л гэж асуух гэдэг байхгүй. Уран бүтээлээ хийхгүй юм готлоо тэр нь өөрийг нэхэд идэм болов. Хажуугаар нь би хийжсэн. Зөв. Тий. Хажуугаар нь хийгээд хослуулах гэж л хийжсэн л дээ. Гэхдээ тэндээс аюу гоё юм болж ирсэн байхгүй. За. Аюу ганцаарцсан. Тэгээ нөгөө эморх гэж хэлж тээ. Аюу тэгсэн. Тэндээс надад л аюу гоё. Миний хувьд аюу гоё бүтээл төрсөн. Сонирхолж болох уу? Одоо миний хийцэн байгаа. Хаана хийцэн байгаа бүтээлүүд. Энэ санаа. Би одоо тэндээс нөгөө суусан газараасаа шараа атгах гэдэг шиг ганц хатгаж ирсэн юм байна. Миний санаа. Бүтээлийн санаа. Тий. Үс. Нөгөө үс чинь миний нөгөө үс чинь ингээд хөгжиж явсараад одоо энэ сүүлийн бүтээлийн одоо хэмээх тас шингэчээд байгаа шүү дээ. Сүүлийн бүтээлүүд чинь дандаа нэг зүгээр хийгээд байгаа байхгүй. Зүгээр. Тийм зүгээр. Зарим хүмүүс харчаад энэ үс юм уу гэдэг. Яг тэр нөгөө ганцаардахдаа би айгүй их ай сонсдог байсан. Одоо нөгөө тэр тархины эмчилгээний аяг л байгаа шүү дээ. Усаар эмчлэг, аяар эмчлэх гэж яриаддаг тий. Meditation, relax аяг одоо хэдэн 10-20 цагаар явж байгаа шүү дээ. Тэр 17 8 онд чинь тэрнээс өмнө би тийм аяг сонсч үзээгүй. Тэг яг ингээд ганцаардаа л ингээд ирсэн чинь яг нэг тийм аяг олоод тэгэл ингээд бүр хэдэн өдөр давтаж сонсоод чист амар урт юм л шүү дээ. Тэгэл тэгж явахдаа би зураг зурсан байна. Яг тэр аяг надад айгүй мэдрэгдээд. Тэр мэдрэмжээ шууд зураг болгож үзье. Хөгжим чамайг хөглөөд тэнгуутл чинь ингээ уран бүтээлт чинь ингээ нөлөөлөг байсан. Одоо яг юу гэж хэлэвээс сайн мэдгүй байл та. Одоо нэг юм чиний гой дуртай хөгжим аяа сонсоор гой мэдрэмж авдаг тийм. Одоо хөгшрөө шууд уйлах гэж байна. Тэр чинь шүү дээ. Нэг гой тийм нандин мэдрэмж авдаг шүү дээ. Тэр нэг айгүй гой тийм нандин мэдрэмжийг зүүнний үзүүрээр илэрхийлдэг шүү дээ. Зүгээр завсан. Тэг одоо юу гэдэг юм бэ? Одоо бидний миний лав нүдэнд харагдж байгаа хамгийн нарийнхан. Тэг нарийнхан одоо үзүүр зүүнний үзүүр байдаг байхгүй. Тэр нэг нандин мэдрэмжийг зүүнний үзүүр гэж бодож илэрхийлж шүү дээ. Яг арилжааны хүмүүс ингэж л асуух бах л та. Би ч гэсэн бас тэгж л асуумаар. Зүгээр ийм том зураг зурлаа. Хэдийн хугацаа зарцуулж юм. Тэгээ энэ чи ард маш их хүч хөдөлмөр байгаад байгаа. Үнэлгээ гэж гарч ирнэ, тий. Би нэг зураг зарж ирсэн хүн бас тодорхой хэмжээний үнэлгээ чамаас асуумаар л байна л да. Мэдээж айгүй урт хугацаа шаарддаг. Зөвний үзүр шүү дээ, тий. За. Одоо нэг 6 сар явж шүү дээ. Яг өмнө бүтээл заримдаа 3 сар гарна. Айгүй хортон зурвал 14 хоног ч юм. Гэж гарна. Яг тэр нөгөө гадуурх нөгөө уран зураачдын одоо бүтээлүүдийн ханшийг бас судлана. Тэгээд тэрнтэй дүүцүүлээд гэх юм уу та. Тэгээд бас хамаагүй баг хөөсөрч өмнө хийж болохгүй шүү дээ. Баг өмнө бас хөөсөрч болохгүй тий. Энэ чинь бизнес шүү дээ. Тэгээд хит өндөр өмнө хэлчихвэл мэдээж байхгүй. Хит доогуур үлчвэл болохгүй. Тэгээд нэг систем
алтан дундчийг бариад тэгээд өөрийнхөө одоо зургийн чадвар ч гэдэг нь одоо тэр нөгөө зарцуулсан хугацаа тэрийг өөрөө үнэлээд нэг тодорхой хэмжээнд үнэлээд үнэлгээ гаргана. Одоо ингээд зарим гоё ингээд урлаг ойлгодог, сонсдог, мэдэрдэг, үздэг, хардаг хүмүүс ингээд өөрсдийн гэсэн одоо уран бүтээлчтэй болсон. Яг өөрийнх нь биш л дээ. Зүгээр тэр уран бүтээлчийг шүтдэг гэх юм уу. Одоо хөгжмөр ярингууд л би жишээлбэл медний самтлагч юм уу те, лимон самтлаг, эднэрийн дуунууд дуртай гэл. Эднэрийн юм гарангуут нь хөтлөж авах гал. Тэгм бол чамааг ингэж хүлээж байгаа хүн байдаг болоо. Одоо энэ нөхөр энэ жил юу гаргах бол тэр нь очиж үзчих юмсан тий. Одоо чамаг одоо ивентгээд гэх юм цаашаа ер нь бол нэг бүтээлийн би өөрийн болгох юмсан гэдэг нэг тийм хүмүүс байдгүй. Нөгөө шууд тэгж хийжсэн юм бол цөөхөө. Тийм цөөхөө гэдэг. Нэг 13 дотор байна. 5 уран дотор. 5 руу. Аа за. Тэгж цаана тэгээд байгаа юм би сайн мэдэхгүй. Шууд хэлжсэн. Чи стамондаг би чиний бүтээлийг чинь лаавна гэлөө. Чиний бүтээлийг хүлээдэг шүү гэж гэдэг. Чи аюу гоо юм шүү. Цөөхөө хэлжсэн 2 3. Аюу гоо шүү. Аюу гоо энэ. Урмаа. Аюу урмаа. Бид чинь тэгэл урмаа л явна шүү. Жоо хөөрөж хэрэгж байгаа нэг зураг авах. Аа явчих гэсэн үг байх уус. Шүү дээ. Чи бас хэлж шүү. Нэг тийм ээ хараад хөөрж өгж байгаас нэг зам нэг таачдаг. Ганц юм хэлж байгаад тий. Тийм зүг. Нөгөөдөө согтохгүй бол дахиж нэг захиалж аваад. Тэгээ надтай гайна тийм хүн. Чиж тэгээд ингээд хүн тулж харахаар чиний нүд чинь ингээд дүрлигээ том худлаа ярих боломжгүй нүд байхгүй юу? Тэгээд харин тий нэг чамтай ярахаар нэг юм худлаа ярьж ерөөсө болохгүй байдаг байхгүй. Нэг юм чамаагийн тий нэг юм 180 градус сэргүүлээд нэг юм ардуурч юм ярих боломжгүй байгаа байхгүй. Тийм нефт гөлрөөд идэх. Эмхтэн өнрөө арай гэж хардаг байд. Бүгд нь л гэж хардаг. Тий. Одоо ихэнх зураачид нэг сэдв байж шүү дээ. Одоо жишээлбэл цэцэг зурдаг зураачид. За эмхтэн хүн зурж байна. За гоё сайхан Монголын гоё байгалуудыг зурж байна. За уран сэтгэмжээрээ нөгөө нэг бараг л нэг тетрсээ зурж байгаа нөхдүүд бас байгаа юм тий. Чиний үед? Миний үед хай. Аа түрүүн зүүнний зүрээр илэрхийлээд байна тий. Яг энэ бүтээлүүдээ аюуллуулаг бүтээл гаргах юмсан аюул хүсэж тэгж хийдэг. Одоо ингээд нэг тийм үзлээ, хоёр тийм үзлээ гэх юм гот тодорхой хэмжээний хөх мэдрэхээр гэж ойлгож болох уу тий. Түүнээс жилдээ хэд удаа бас хэдүүдэнд явна л да. Билнэ шүү дээ. Аха. Тийм сайхан. Байгалаа зураг. За ерөнхийдөө бол хоёул урлагийн талаар бол нэлээд ярьлаа л да. Урлагч гэж те уран бүтээлийн талаар нэлээд ярьлаа. Тэгэхээр аж байдлын талаар ер нь ярил л да. Уран бүтээлч байхын давуу тал нь юу юм бэ? Сул тал нь бас юу юм болоо? Давуу тал нь юу л одоо хитрхи эргчлөөтэй л да. Эргчлөөтэй. Яг байж чадах уу? Карманд чинь нэг Чингисийн зурагтай байхгүй бол олигтой эргчлөө. Тэр талаар бол хэцүү л дээ. Аа за. Нөгөө талаар бол хитрхи эргчлөөтэй шүү дээ. Цагийн дээр ирэхгүй орж гарахтаа юм туруугаа хийнэ гэж байхгүй. Хэл өөр өөртөө хаа. Хүссэн үедээ юм хийн хүссэн үедээ утаад амарчин.
Тэрүүгээр бол хитрхи хэрэгжүүлдэг. Одоо нормгүйгээр л ажиллаад шүү дээ. Мэдээж тэгээд тэр нөгөө дэвсгэртэй хувьд бол тэгээд бид нар чинь гинти орлоготой хөтөд шүү дээ. Тэгээд мэдээж хажуугаар нь бас нэг жоох юм хийхгүй бол бас болохгүй. Энэ тал дээр ингээд лавшруулаад асуунгууд уран бүтээлчтэй ер нь ямар хүмүүс сууж байна? Одоо ингээд хоёлаа яг иймэрхүү юм ярихаар насандаа ирчлээ л дээ. Яг хөө тэрнээс 15 жилийн өмнөөс бол хоёлаа гоё хүүхний тухай ярьж болохоор л байлаа. Одоо манай хүн чинь бол зураач хүний дүү байхгүй. Манай найзын дүү. Аха. Тэгэхээр уран бүтээлч хүний бол бас аюул сайн ойлгоо. Багасаа мэдэрсэн. Болохоор аюул ойлгоо. Маш сайн ойлгоо шүү. Миний хувьд бол тийм хүнтэй суусан. Чи сонгосноо тэр сонгосноо? Мэдээж би сонгосон. Намайг сонгосны дараа бодлого тэр сонгоцсон. Өөсөө сонгол авчиж байгаа юм. Тэгэхээр ийм байна л да. Тэгээд монголчууд ер нь ингээд энэ тал дээр ер нь хэр мэдрэмжтэй байгаа даа. Одоо жишээлбэл чи ингээд галерей урлан ингээд хоёлаа төрүүлсэж чинь тий. Хоёлаа ингээд хамтарч явах шиг байна. Монголчууд энэ урлаг уран сайхан дээр зурган дээр ялангуяа хэр мэдрэг хандж байна. Тэн одоо нэг юм гэрэлт ирээдүй гэдэг ч юм уу юм хонглын үзүүрийн гэрэл мэрэл гэдэг ч юм тиймэрхүү төсөөл байна уу? Монголчууд ер нь хэр мэдрэмжтэй вэ? Юу бүтээл тал дээр юу уран зураг тал дээр тий ойлгох, үнэлэх гэдэг ч юм уу тий. Одоо яг одоо миний оюутан үеийг бодвол одоо хамаагүй дээшлсэн л гэж ойлгож Аха. байгаа. Тийм мэдрэмжинд тэгээд бүтээл хандж байгаа хандлагатай бол хамаагүй дээшлсэн. Ер нь аюул их хүн болсон. Би болсон баг. Надад л гэж мэдрэгч байгаа. Мэдрэгч байгаа. Одоо бид уран бүтээлчдэг юу яадаг шүү дээ нэг юм соёлын бит үеийг тээж, бит бус үеийг тээж нэг л тий. Ирээдүйд одоо ингээд залуучууд тодорхой хэмжээний бас нөлөөлөх зүйлүүд бол хийнэ гэдэг. Тэгээд дэмжлэг гэдэг шүү дээ. Чамд одоо жишээлбэл нэг тийм хамтарч ажиллаж байгаа байгууллага хүн байхгүй шүү дээ. Байхгүй юу? Тий. Түрүүн ингээд чи хөгжмөр ингэж зургаар ингээд хөгжмийг илэрхийлнэ тий. Зүүнний үзүүрээр илэрхийлнэ гэж. Ирээдүйн ч юм уу ойрын хугацаанд ямар нэгэн төлөвлөсөн үзэсгэлэн байгаа юу? Бага. Сонирхолтой тий. Одоо яг энэ бүтээлүүдээр бас гаргав. Тэгээд дахиад нэмж нэлээд бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд яг дан ийм бүтээлүүдээр нэг зогц үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Монгол ойрын хугацаанд. Монголд. Аха. Одоо ингээд нэг юм тодорхой хэмжээний ингээд нэг өгөгдөлтөй хүмүүс гэж байгаа шүү дээ. Гитард агуусаа л аяастай нот уушдаг ойлгодог. Тэгэл зураг ингээд багасаа л гой зурдаг тий. Яг ингээд нэг оюутан үед чинь л одоо ингээд нэг бүх юм төлөлдөг болчоод энэ л та залуучууд. Ийм шинэ залуу үед ер нь чи хандж юу гэж хэлмээр байна. Нэг тиймэрхүү нэг юм боддог да. За та нар бити ингээд агаараа тэгээд агаараа гэхээсээ илүү ийм байвал илүү тийм байдэн шүү гэдэг ч юм уу туршлагаас авалцдаг ч юм уу тий. Хэрвээ тэгээд чин сэтгэлээсээ дуртай бол үнэнч байл гэж би хэлмээр санагдаж байна. Юунд ч байсан уу? Үнэнч бай. Чин сэтгэлээсээ дуртай хайртай бол яг үнэнч хийх юм хийгээл. Өөрөөр рүү салбанаад авах. Уран бүтээлч хүнийг яг юу бий болгох юм болоо? Гайхалтай уран бүтээл юм уу? Аль эсвэл өгснийхэн амь насны юм болоо тий? Аль эсвэл хөдөлмөр юм болоо? Зэрлэг асуулт шүү дээ. Тий. Чи юу гэж бодож байна? Хоёлаа энийг ярьчаал тэгээд дуусгая та тий. Хөө энийг одоо юу гэж тайлбарлаа? Бас зэрлэг асуулт шүү дээ. Одоо ингээл харагчлаа шүү дээ. Энэ лаглаг уран бүтээлчд. Одоо жинхэнэ сайн үгээр хөгжлээ л дээ. Тийм бол байх болов гэхэл хэвээр 7 хоног болгоо. Тийм шаардлагатай. Тэр харамсалтай тийм. Тэр нэг өгснийхэн дараа бүтээл нь тэдэн сая $1,000 тийм. Тэр харамсалтай.
Мэдээж тэгээд одоо байгаа уран бүтээлч ер нь бүгдээрээ л тэхгүй л хүсдэг байх гэж би бодож байна. Мэдээж одоо байгаа дээрээ айтайхан бүтээл гаргаад жоохон дээшилчих юмсан л гэдэг бодолтой байдаг. Би ч гэсэн бас тийм бодолтой. Тийм болохоор л ингээл хийгээл явчихсан. Айтайхан шиг дуулахч болох тийм. Ийм байдаг л да. Тэгээд галерей үзэж байгаа хүмүүсээс би ерөнхийдөө бол нэг тиймэрхүү юмнууд юм мэдэрсэн л дээ. Монгол зураачд ингээд зураг дандаа ингээд гадныхан зараад гой бүтээлүүдээ тий. Ийм бүр 16 м бүр нэг Монголын түүх мөх урагшаа гарчлаа, хятадууд авчлаа гээл бөө юм болсон шүү дээ нийтээрээ тий. За энэ дэр нэг зүүд жишээ шүү. Энэ хандлага дээр ер нь юу гэж боддог вэ? Гэвч чи тэгэл мөнгөөр зодод авчих юм шүү. Өөр юу шүү. Өөр чи юу гэж бодохтой гэж аа? Харин тийм. Чи мөнгөөр зодод усаач. За баярлаа. За Галерей чин гурланчин гостойгоо хэлсэн байна. Удахгүй гоё үзэсгэлэнгээр уулзцгаая. тэгээ Би бас тодорхой хэмжээнд бас бичлэг хийж тавихыг хичээх болно. Тэгэд яг нэг бэлдэж мэлдэх юм байхгүй. Тэгээд асуултууд манаас үн шударгаар хариулсанд баярлалаа. за баярлалаа. Ирсэн баярлалаа. Баярлалаа.